За сайн байцгаана уу? Өглөөний мэндэ. 12-оос өмнө чи өглөөний мэнд хэн зүв бидтэй. За. Тэгээ бидний өмнө яг энэ өдрүүд бол эзэн Есүс Христийн мэндсний баярыг тэмдэглэх. Эзэн Есүс та бидний төлөө хүн болон мэндэлсэн. Тэгээ үүнийг дурсан санаж баяр хөөртэйгээр яах вэ? Тэмдэглэх ийм баяр бидний өмнө ойртон ирж байна. Энэ бол 12 сарын 25-нд Христийн чуулганууд нэгдсэн өдрийг яг тогтоод тэгээ энэ өдөр ингээд тэмдэглэжийя гэж сонгосон байдаг. Тэгээ 12 сарын 25 ойртож байна. Тэгээд энэ ойртох тусам миний хувьд баяр хөөр яагаад ч нэг тийм excitement үүсч эхэлдэг. Тэгээд зарим хүмүүсийн хувьд бол шинэ он гарах гэж чинь, шинэ жил болох гэж чинь гэдэг ингээд баярлан хөөрдөг бол харин Есүс Христийн мэндсний баяр болох гэж байгаа учраас итгэгч хүний хувьд бид нар илүү их баярлан хөөрөх ёстой юм а гэдгийг хэлхийг хүсэж байна. Амен. Таны дотор яг энэ мэндсний баяр болох гэж байна гэсэн юм баясал сэтгэл догдол үүсэж байна уу? Үүсэх ёстой юм байна. Үүсээгүй байгаа бол та ямар нэг юм болохгүй байгаа юм биш үү гэж. Тэгээ манай Завхан аймагт нөө мухртын гол гэж байдаг шүү дээ. Газар доороос ингээд яг гол ингээд булаг ундраад тэгээ тэндээс их авсан гол урсж байгаа. Харин тэр гол нь яг их нь элсэн дундаас гардаг. Тэгээ тэндээ яг баян бүрд шиг тийм гоё нөхцөлийг орчныг бий болгож байгаа. Харин нөгөө хотын хүмүүс фэйсбүүкээр дамжуулж үзээ зөндөө олон хүмүүс очиж үзээ. Дээгүүр нь яваа машинтайгаа яваад нөгөө элсэн доошоо ингээд дарагдаад уунаад одоо юу болж байгаа гэхээр нөгөө тэр хэсгийн ундраг дээр хит их одоо элс шороо дарж байгаа учраас тэр булаг маань яах вэ? Ундрах те одоо тэр гол маань татрах ундраг нь багсаа татрах ийм байдал руу очиж байна. Тэгээ би юу гэж бодсон гэхээр бидний дотор баяр хөөр, бидний дотор тэр эзэнд найдах, эзнийг хүсэн хүлээх, эзэн миний амьдралд хийж өгсөн зүйлийг бодож түүний төлөө баярлах энэ зүйл юунаас болж алдагддаг вэ? Амьдрал дах санаа зовнилууд, амьдрал дах урам зориггүй байдлууд, амьдрал дах зовлонгууд, өвчнүүд, бидний амьдралд тохиолдож байгаа асуудлууд бидний баяр хөөргийг дарчдаг. Харин Крисмас, харин амьсны баяр, мэндэлсний баяр болон амьсны баярын үеэр бидний тэр дарагдсан байгаа баяр хөөрийн ундрагууд дахин сэргээгдэх ёстой юм. Бидний итгэл найдвар Есүс Христээр байж Есүсээс болж бид дахин баярлах учиртай юм. Амен. Тэгээ би та бүгдийн дээр үнэхээр Есүсийг хайрлах хайр, Есүсийн бидний төлөө хийсэн тэр зүйлсийг бодохдоо баярлах баяр хөөр танарын зүрхэнд ориглон ундраасаа гэж өрөөж байна. Алив асуудал, алив зовлон, алив санаа зовнил, алив өвчин байх боловч тэр бүх зүйлийг давах баяр хөөр та нарын дотор ариун сүнсээр дүүрэн бэлхаагдах болтугай. Учир нь энэ улирал бол хүсэн хүлээх улирал. Энэ цаг үе бол эзэн бидний төлөө хийсэн агуу зүйлсүүдийг дурсан санаж түүнд талархах үе. Ямар ч асуудал та бидний баяр хөөргийг, та бидний зүрх сэтгэл дэх урам зоригийг, догдлолыг дарж чадахгүй байгаасаа гэж хүсэж байна. Энэ баяр хөөр алт мөнгнөөс болж биш, эрх мэдлээс болж биш. Энэ баяр хөөр Есүсээс болж таны дотор ориглон ундраасаа гэж хүсэж байна. Амен. Өнөөдөр бид өөрсдийгөө харах юм бол тэг гадаа хүйтэн болоод ч тэр юм уу? Утаатайгаас ч болоод ч тэр юм уу? Эсвэл төрөвчөндөх мөнгө багасаад ч тэр юм уу? Баяр хөөр нэг жоохон багасаад байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Бидний баяр хөөр бидэнд байгаа эд материал, бидэнд байгаа нөхцөл байдлаас болж биш. Бидний баяр хөөр бол бидний аврагч Есүсээс болж байх ёстой юм. Тийм учраас би таныг Есүс рүү хараага дахин чиглүүлэхийг урамшуулж байна. За сүмөр хажууд хүмүүсээ харъя. Таны хажууд хүн хэр баяр хөөртэй байна. Таны хажууд хүн ер нь хэр баяр хөөртэй байдаг вэ? Тэгээ хамгийн энгийн нэг үнэн байгаа шүү дээ. Жишээ нь баяр хөөртэй, урам зоригтой уулзаад салахад таныг урамшуулад сэтгэлийг чинь өргөөд, итгэлийг чинь сэргээгээд өгдөг тийм хүнтэй бол хүн уулзахтаа дуртай. Тэ? Харин уулзаад салсны дараа
Ямар хэцүү юм бэ одоо гэл ингээд нэг урам хугарах, мохох, тэгэл нэг асуудал санаа зовнилыг танд үлдээгээд явдаг хүнтэй болвол яах болцгоо. Гэх бол та Есүстэй уулзвал Есүс таны зүрх сэтгэлд баяр хөөргийг дүүргэж өгнө. Та Есүстэй уулзвал Есүс таны зүрх сэтгэлд урам зориг дүүргэж өгнө. Та Есүстэй уулзвал Есүс таны дотор тэр хүсэл мөрөөдөл ориглон байдлыг дүүргэж өгөх бол. Та хинтээ уулзахыг хүсэж байна. Өнөөдөр ч гэсэн бид энд Есүстэй уулзахаар ирсэн гэж би итгэж байна. Есүстэй уулзах юм бол тэр бидний сэтгэл дэх шаналнгуудыг зайлуулж өгдөг. Есүстэй уулзах юм бол тэр бидний зүрхэнд байгаа буруутгалуудыг арилгаж өгдөг. Бид Есүстэй уулзах юм бол тэр бидний биед байгаа өвчнийг эдгэж өгөх болно. Бид Есүстэй уулзах юм бол бидний өмнө байгаа шийдэгдэхгүй асуудалд гарах гарцыг эзэн Есүс зааж өгнө. Тийм учраас та энд ирэхдээ хэн нэг хүнтэй биш, харин Есүстэй уулзахаар ирээсэй гэж хүсэж байна. Та Есүстэй уулзвал тэр таныг өргөмжлөх болно. Тэр танд итгэл, найдвар, хүсэл мөрөөдөл би ингэх ёстой юм байна гэсэн арга замуудыг эзэн танд зааж өгөх болно. Тийм учраас би таныг Есүстэй уулзахыг хүсэн тэмүүлдэг хүн байхыг юрөөж байна. Энэ улирал бол бид Есүсийн мэндэлсний баярыг хүсэн хүлээх улирал цаг үе юм. Есүс миний төлөө намайг хайрлахдаа, намайг аврахын тулд энэ дэлхийд хүн болон төрсөн. Есүст би үнцэнтэй юм. Та үүнийг ойлгоосай. Та үүнийг дахин дурдаасай. Та энэ баяр хөөрөөр жигүүрлээсэй гэж би таныг хүсэж байна. Энэ бол бидний хувьд хамгийн чухал зүйл юм. Тэгээ хүмүүс ер нь мөрөөдөлтэй байдаг. Янз бүрийн мөрөөдөлтэй байдаг. Тэгээ мөрөөдлөөрөө жигүүрлдэг. Тэгээд ихэнхдээ хүмүүс тэгдэгтэй залуу байхад ч хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлээ л. Хөгшин болсон чи яах вэ? Бас л хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн штэ бид нар. Бидний хүсэн мөрөөдөх зүйл маань юу вэ гэхээр ер нь хүсэг мөрөөддөг байх гэдэг бол бидэнд байх ёстой мөн чанар байхгүй юу? Хүсэн мөрөөдөх гэдэг бол бидэнд байх ёстой мөн чанар. Бид юу хүсэн мөрөөдөх вэ? Бид хүсэл мөрөөдлөө эзэн Есүсийн бидэнд тавьж өгсөн тэр зүйлээр шинжлэх хэрэгтэй. Бид өөрсдийн хүүхэд насны тэр эсвэл одоо ялангуяа сүүлийн үед Холливуудаас олж авсан хүсэл мөрөөдлөөр бид жигүүрлэж чадахгүй. Харин бид юугаар жигүүрлэх вэ гэвэл бид Библийн үгээр жигүүрлэх хэрэгтэй. Есүсийн бидэнд өгсөн үгээр хүсэл мөрөөдлөөр дуудлагаар ирээдүгээр бид жигүүрлэх хэрэгтэй. Тэгээ эзэн Есүс хэлэхдээ ингэж хэлсэн байна. Би яваад та нарын төлөө орон байр бэлдэнэ. Тэгээ би буцаж ирээд та нарыг авах болно гэж эзэн хэлсэн. Энэ бол бидний жигүүр хүсэл мөрөөдөл байх ёстой байна. Учир нь энэ дэлхий дээр ямар ч хүний барьж чадах байшин орон сууцнаас хэдэн мянга дахин илүү гайхамшигтай орон байрыг эзэн Есүс бидний төлөө бэлтэж байгаа. Энэ дэлхий дээр бидний хичнээн их мөнгө хаяад баярлж чадах, олж авч чадах тэр өчүүхэн баяр хөөрөөс хэдэн 100 дахин илүү их баяр хөөргийг эзэн Есүс та бидэнд өгч чадна. Энэ зүйлийг эзэн мөнхийн улстай таны төлөө бэлдэж байна. Америкт очиод нэг найз гэр бүлтэйгээ уулзсан. Нөгөөдөл минь яасан гэхээр Америкт бизнес хийж байгаа. Тэгээд Монголд очиод амьдрах байраа бэлтцээ. Одоо сайхан байна. Эндээ ингээл нэг ажиллаад хэдэн жил сайхан ажиллаад тэгэл Монголын нийгэм гайгүй болонгод Монголд буцаж ирээ сайхан амьдрал. Харин энэ найзын минь мөрөөдлөөс ч илүү агуу мөрөөдлийг эзэн Есүс бидэнд өгсөн. Тэр өөрт нь итгэж бүрийг аврах болно гэж хэлсэн. Тэр бидний энэ дэлхийгээс олж авч чадах, амсаж чадах ямар ч зүйлээс илүү эрхэм баяр баясгалан, амар амгалан бидэнд өгнө. Энэ зүйлийг эзэн бидний төлөө бэлдсэн байна. Ямар их баяр хөөр, ямар их талархах учир шалтгаан бидэнд байгаа вэ? Харин бид өдөр тутмынхаа амьдралдаа инж ажил, тэрч асуудал, инж болж бүтэхгүй байгаа зүйл, нэг хүнтэй харилцаа жоохон хагаралдаад тэгээд юу болж байгаа гэхээр нөгөө итгэл найдвараас бидний харц асуудлууд руу шилждэг. Ямар хэцүү юм бэ? Стандар ингэж яхаар гадаад гараад гоё амьдрья.
Би танд хэлье. Асуудал дэлхийгээр дүүрэн байгаа. Хааж байсан асуудал байна. Хааж байсан асуудал байна. Тэгээ хүмүүс ингэж хэлэхээр аягүй сайн ойлгодог байхгүй. Жишээ нь нэг архинд ингээд жоохон хамааралтай болсон хүн байна гэж бодъё. Тэгэнгүүт тэр хүнийг ингээд нэг найзууд ч юм уу эсвэл ингээд яг ер нь нэг сонин шүү дээ тий. Нэг талхны мөнгө гоохоор олддгүй мөртлөө архины мөнгө бол орхиноо босчдөг сонин. Тэгээд нөгөө нэг хүн маань одоо юу гэдгийг би өнөөдрөөс арх уухгүй гэдэг нэг хүн ингээд бодож гэж бодъё. Тэгээ нөгөө хүн маань арх уухгүй гэдэг ингээд гүрийгээд явж итэл арх уух боломжууд яах вэ? Зүгээр өстө захаас ахвал зөндөө. Учир шалтгаанууд гарна, хагас хугас шил юмч зүгээр маа гэж гараад ирнэ. Яг үүнтэй адилхан хүний амьдралд асуудал яг тийм байхгүй юу? Би одоо настай яг гоё шин өөрөөр амьдрнаа гэж тэгэнгүүт асуудлын тэндгүү ундраал. Өө ямар хэцүү юм бэ? Боли зүгээр хуучнараа байж гэмээр болно. Гэхдээ яг нөгөө нэг архины хамааралтай болцсон хүний хувьд яах вэ гэхээр тэнд арх байсан ч яах вэ? Түүнийг уухгүй байх шийдвэрийг өөрөө гаргах ёстой гэд бид нөгөө одоо тэр хүнийг бол яадгүй зэмэлдэг, загнадаг. Чи яасан өөртөө арчаагүй. Чи тийм байсан ч гэсэн чи уухгүй байх хэрэгтэй. Яг үүнтэй адилхан бидний өмнө яадаг вэ гэхээр бидний санаа зовних хар мянган асуудлууд гарч ирдэг. Тэнгүүд бид нар өөрсдөө тэр асуудлыг доорхноо тэврээд тавьдаг. Ямар хэцүү юм бэ энэ асуудал. Тэгсэн мөртлөө нөгөө хүнийг болохоор чи төвчих ёстой гэх. Яг үүнд энэ хоёр зүйл хоёулаа адилхан байхгүй. Санаа зовних дадал зуршил бидэнд асар их байдаг. Тэгэл өчүүгэн төдий юм болонгууд санаа зовж эхэлдэг. Одоо яана гэсэн юм. Харин би энэ өглөө та биднийг эзэн юу гэж хэлж байгаа вэ гэвэл итгэл найдвараа эзэнд тавь. Санаа зовних зүйлсүүдийг яаран буу очиж тэвэр. Тэдгээр зүйлсүүдийг зүрх сэтгэлдээ орж ирэхийг бүү зөвшөөр. Харин эзэн дотор итгэл найдвараа тавь. Учир нь Исая 30-31 бидэнд юу гэж хэлсэн бэ гэхээр харин эзэнд найдагчид хүчээ сэлбэнэ гэж хэлсэн. Хүчээ сэлбэнэ. Санаа зовнигчид яах вэ? Хүч нь бидний хамаг хүчийг санаа зовнилууд сороод аваа явчихдаг үстэй. Харин эзэнд найдвараа тавьж байгаа хүний хүч чадал нь сэлбэгдэнэ, сэргээгдэнэ. Ялгааг нь харж байна уу та? Хэрвээ бид нар санаа зовноод тэгээд туслан нэг гайгүй юм болно доо гэж бодож байгаа бол буруу байна. Яг гэвэл санаа зовнил бидний бүх хүч чадлыг сороод аваа явчихна. Харин бид эзэн лөө харах юм бол эзэн лөө хараагаа тавих юм бол юу болох вэ гэвэл бидний хүч чадал түүгээр сэлбэгдэх болно. Эзэн найдагчд нь хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэд жигүүр дээрээ илгэр хайлна. Гүйлээч үл туйлд нь алхлаач эс цуцнаа гэж хэлсэн. Өнөөдөр бид яг амьдрал дээр алхан явах үед үнэхээр бид нар туйлдаж, үнэхээр бид нар цуцах цаг мөчүүд ирдэг. Тийм учраас эзний өдөр бид түүний өмнө ирж суугаад өөрсдийн амьдралд байгаа, сэтгэлд байгаа тэр бүх шаналнгууд биднийг туйлдуулж байгаа, биднийг эцээ ядрааж байгаа тэр бүх зүйлийг их эзэнд өгөөд түүнээс шинэ хүчийг авч, хүч чадлаа сэлбэхээр эзний өдөр цуглаандаа ирдэг юм. Бид Есүс рүү хараагаа чиглүүлэх үед тэр биднийг тайвшруулж, тэд биднийг урамшуулж, тэр бидэнд итгэл найдвар, урам зориг сэргээж өгдөг. Жил болгоны төгсгөлд бид юу хийж бүтэв, ямар амжилт гаргав, цаашид яах вэ гэдгээ дүгнэдэг. Бид олон зорилт, үйл ажиллагаа өмнө тавих боловч заримдаа бурхан туслахгүй, эсвэл бурхан бидний бодсноос ч удаан юм шиг санагдах үеуд бидэнд байдаг. Одоо би таныг үнэхээр 2018 оноо дүгнэн бодоосоо гэж хүсэж байна. 18 оны эхэнд миний юу ярьж ирснийг та нарын зарим нь санаж байгаа байх. Vision board гэж. Мөрөөдлийн самбар хийгээрэй гэж ярьж ирсэн. Магадгүй та нарын олонх ч мартсан байх. Гэхдээ би мартаагүй. Vision board гэж юу вэ? Бидний хүсэж мөрөөдөд байгаа зүйлээ бид бодиттой зүйл болгон нүдэндээ харагдах газар байршуулахыг л хэлж байгаа юм. Гол санаа. Яадаг вэ гэхээр бид нар мөрөөддөг. Одоо ингээл он солигдох энэ үед хүмүүс гарч дэвтрээ гаргаж ирэл.
Ингэнэ тэгнэ гэл ингээ гой гой мөрөөдлүүд бичнэ. Өмнөө шийдвэр гаргана. Тэгээ нөгөө нэг гой бичсэн юм яадаг вэ? Биелүүлнэ гэж боддог. Тэгээ эзэн минь та туслаарай гэж залбирдаг. Тэгээ дараа нь яадаг вэ? Нөгөө нэг хийсэн юм өөр бусад олон зүйлүүдийн дунд хийгээд ингээ мартчихдаг. Тэгээд бид нар нөгөө мөрөөдлийнхаа төлөө биш, зорилгоудынхаа төлөө биш, бид нар яадаг вэ гэхээр өдөр тутам бидний амьдрал тохиолдож байгаа асуудлуудад хараагаа тавьж амьдралж эхэлдэг. Энэ ч асуудлыг хурдан шийдэхгүй болохгүй, тэр ч зүйлийг хурдан хийхгүй болохгүй. Ингэж явсаар байтал нэг мэтгэр нөгөө 12 сард 1 сард бичиж ярьж төлөвлөж байсан нөгөө төлөвлөгөө, нөгөө мөрөөдөл, нөгөө ингмээр байна гэсэн зүйлсүүд бүр байхгүй болцсон байдаг. Айгүй бол одоо зарим нь нэр би 17 оны сүүлд 18 онд юу хийнэ гэж биччихлээ байз. Юу хий гэж бодож илээ байз гэж бодож байгаа байх. Гэтэл энэ байдлыг өөрчилж бодиттой зүйл болгоход бидэнд юу тусалдаг вэ гэхээр тэр vision board байхгүй. Тэр мэн болохоор би ингмээр байна. 3-5 жилийн хугацаанд би ийм зүйлийг зорилго болгож ингэж ажиллаж амьдрмаар байна. Эзэн минь та туслаач гэд. Тэгээд нөгөөдхөө хийгээд нүднээ харагдах газараа тавьчихаар яадаг вэ? Орсон ч гарсан ч нөгөөдхөө хараад тэр зорилгынхоо төлөө амьдарч эхэлдэг байхгүй. Тэгэхгүй болохоор гой зорилго 1000-ыг бичээд нөгөөдхөө дэвтэр завсраа хийгээд мартаад дэвтрээ хаагаад орхичж байгаа шүүгэн дээр тавьчихж байгаа учраас нөгөө зүйлээ санахгүй болчихж байна гэсэн. Тийм учраас би та бүгдийг тэр vision board буюу мөрөөдлийн самбар гэдэг зүйлийг хийгээд өмнө тавиасаа гэж хүсэж. Сүнслэг амьдралынхаа хувьд, тийм ээ, материалын амьдралынхаа хувьд, оюунлаг амьдралынхаа хувьд та ямар өөрчлөлтүүдийг өөртөө авчрахыг би болсон байхыг хүсэж байна. Тэр зүйлсүүдээ бичээд тавина гэсэн утгатай. Та ойлгож байна уу? Та ингэж хийж болохоор юм шиг байна уу? Уг нь бол гайгүй байгаа үстэй. Нөгөөдхөө томоор бичиж болно, хараа шууд уншигдахаар бичиж болно. Тэ? Тэгээ тэрийг хамгийн гол нь таны нүдэнд тусах газар байрлуулах хэрэгтэй. Жорлондоо хаалган дээрч байдаг юм уу? Суух болгондоо харна шүү дээ. Эсвэл яг орж гардаг хаалганыхаа хажууд ч байдаг юм уу? Хажуугаар нь өнгөрөх болгондоо эсвэл хөрөгчнийхөө нүүрэн дээрч байдаг юм уу тавьчих. Тэгэл хараал байна. Харах тусмаа тэр нь танд сануулга болж тэр сануулгынхаа дагав нэгсэндээ та мөрөөдлийнхөө төлөө бодиттой амьдрч эхэлж байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор яаж байгаа вэ гэхээр бид нар асуудлаасаа болж асуудлуудыг шийдэх гэж амьдраад байгаа байхгүй. Тэгээд жил дуусахад би ер нь энэ онд яг нөгөө бодсон юм. Тэгээ яагаад залуу байхдаа хөсөл мөрөөдлөөрөө жигүүрлж амьдрдаг хөгшин болохоор хөсөл мөрөөдлөөрөө жигүүрлэхгүй болчихж байгаа гэхээр айгүй бодит болж байгаа байхгүй. Яаж байгаа гэхээр за баахан хотлоо юм бичээ хийдэг байхгүй. Зүгээр тэрний оронд гэж. Үгүй бид мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдрч чадна. Тийм зүйлийг та бүхэн хийгээсэй гэж би та бүгдийг урамшуулж байна. Тэгээ бид нар олон удаа бид нар яадаг вэ гэхээр бид нар ингээд хүсэн мөрөөдөөл, залбираал, төлөвлөөл. Гэхдээ нөгөөтгөө ерөөсө болохгүй. Бодтой зүйл болохгүй. Тэгэнгүүт бид нар юу гэж боддог вэ гэхээр бурхан миний залбирлыг сонсохгүй байгаа юм болов уу? Тэгээ бурхан туслахгүй байгаа юм болов уу? Эсвэл би бурхан таалагдахгүй байгаа юм болов уу? Эсвэл бүр бурхан намайг орхисон ч юм болов уу гэж бодох. Тийм үеуд ч байдаг. Гэхдээ Библи юу гэж хэлсэн бэ гэхээр Есүс би та нарыг хизээч орхихгүй гэж хэлсэн. Есүс би чамтай үргэлж хамт байх болно гэж хэлсэн. Тэгээ Есүс бол таныг хизээч орхиогүй. Харин нэг юм асуудал үүсдэг байхгүй. Ямар асуудал үүсдэг вэ гэхээр бид нөгөө мөрөөдөл хүсэл зорилгоо ингээд тавьдаг мөртлөө яг бодитоор амьдрахдаа мөрөөдөл хүсэл зорилгынхоо эсрэг зүйлсүүдийг хийгээ яваад байдаг. Тэгэнгүүт бурхан би ч бүгд чамд тусламаар л байна л да. Гэхдээ яг одоо мөрөөдлийн чинь дагуу чамд туслах юм уу? Эсвэл одоо чиний байгаад байгаагийн чамд дагуу чамд туслах юм уу? Энийг би өөрөө мэдхээ болчиход байна л да. Чи наадах тодорхой болгож өгөх гээд эзэн ингээ хүлээгээ зогсчдөг байхгүй. Тэгэнгүүт бид нар эзэн минь намайг сонсохгүй байна, хариулахгүй байна гээл. Гэтэл яг үнэндээ бид нар яаж байгаа вэ гэхээр энэ мэн нэг зүйлийг яриад өөр маягаар амьдрна гэдэг нь хоёр нүртэй амьдрал болж хувирж байгаа байхгүй. Нэг зүйлийг мөрөөдөөд тэрнийхээ өөрөөр амьдраад байна гэдэг мэн эзний хувьд би мэдэж ин л да. Гэхдээ би чамайг энэнийхээ учрыг олоосоо гэж хүсэж байна гэдээ эзэн бидний хүлээх байдал үүсэж байгаа байхгүй. Харин бид нар бол наан өчнөө юм орол те өчнөө юм болцсон өстой. Би ямар гэм хийцэн болоо. Яагаад бурхан хариулахгүй байна энэ.
Танаатай хамт байна уу? Тийм учраас би ингэж хэлмээр байна. Мөрөөдөлтэй хүний төлөө бурхан ажилдаг гэж. Мөрөөдөлтэй хүний төлөө бурхан ажилдаг. Мөн хоёрд мөрөөдлийнхөө төлөө үйлс хийж байгаа хүнийг бурхан дэмждэг гэж би хэлмээр байна. Тийм учраас би та бүгдийг амьдралдаа тавьж байгаа хүсэл мөрөөдлүүдээ эзний үгийн дагуу байлгаад тэгээ тэр мөрөөдлийнхаа дагуу зогсоосой гэж, мөрөөдлийнхаа дагуу үйлдэж эхлэесэй гэж та бүгдийг урамшуулмаар байна. Хүсэн хүлээх гэдэг бол бидний амьдралдаа сурах ёстой нэлээд том хичээл юм. Яагаад гэвэл бид хүсэн хүлээж чаддгүй, бид хүссэн зүйлээ яг одоо авмаар байна гэдэг хүмүүс. Тэгдэг те? Ямар нэг юм бодоод, ямар нэг юм хэлэм бол яг одоо шууд алив гяс. Яагаад тэгэхээр бид нар те автобусан суух гэж яардаг, бид нар юу гэдгийг цаг хугацаатай уралддаг. Тэгсээр байгаад бид нар бүр ингээд дадал болцсон байгаа байхгүй. Ямар нэгэн зүйл явангууд яг одоо. Гэхдээ хизээж хинч үр тарьчихад юу? Ургацаа маргааш аавна гэдгүү шүү дээ. Бид нар хизээж юу гэдгийг бидний одоо юу гэдгийг 2 сартай хүүхэд эсвэл 3 настай хүүхдийг бушуухан шиг 10 настай болгоосоо гэд болгож чадахгүй шүү дээ. 10 жил өнгөрч ижил тэр 10 настай болно. Алив зүйл өөрийн тогтсон цаг хугацаатай. Бидний амьдарч байгаа нөхцөл байдал маань бидрийг ийм яруу болгочиход байгаа юм. Харин бурхан бидэнд төвчээртэй хүлээхийг урамшуулж тэр өөрийнхөө төвчээрийг бидэнд гайхамшигтайгаар харуулдаг. Тэгээ Библиэлд ч гэсэн олон тэр хүлээлтийн тухай үйлсүүд байна. Жишээ нь Авраам бурханаас амлалтын хүү авах тухай үг авсан. 75 настайд нь бурхан түүнд хэлсэн байна. Би чамд хүү өгнө. Түүгээр дамжуулж бүх үндэст нь өрөөгдөх болно. Чи өрөөлийн үндэс болох болно. Оо халелуя. Ямар гоё юм бэ. Харин тэгсэн чинь 1 жил боллоо байдгүй. 2 жил боллоо байдгүй. 3 жил боллоо байдгүй. 4 жил боллоо байдгүй. 5 жил боллоо байдгүй. Би 25 жил хүртэл ингэж ивэл яах вэ? Ямар удаа юм бэ гэмээр. Гэтэл бодит 25 жил ямар вэ? Бүр удаа. Бурхан амлалтаа өгчхөөд мартсан болов. Бурхан өөрийнхөө хамгийн зөв товлсон цагийг хүлээсэн байхгүй. Харин тэр хүртэл Бурхан эсвэл чив чимээгүй байж байгаа л яг өөрийнхөө товлсон цагт шууд таг гэж хийцэн бол болох л байсан л да. Гэхдээ Бурхан яасан гэхээр Авраамыг өөртөө сэтгэл нэгтэй байж, өөрт нь итгэл найдвараа тавьж, өөртөө хамт алхаасаа гэж Бурхан хүсэж байгаа учраас Авраамд 25 жилийн өмнө юу хийх гэж байгаа тухайга хэлж байгаа байхгүй. Өөдөр Бурхан танд ямар нэгэн үг алсын хараа дуудлага өгсөн байх. Тэгээ магадгүй та за худлаа юм шиг байлээ дээ гэж бодож иж болох юм. Харин эзний товлсон цаг болох үед тэр биелэх болно. Тийм учраас тэгвэл энэ хугацаанд Бурхан бидний юу хийгээсэй гэж хүсэж байгаа юм болоо. Үүнийг ойлгоосоо гэж хүсэж байна. Тэгээ Авраамийн тухай бодсон би энэ бид хүсэн хүлээх үедээ юу хийх ёстой вэ гэдэг тухай би бодож үзсэн байхгүй. Тэгсэн Авраам маань хөөрхий хүсэн хүлээж явах хугацаанд бас холион бантангийн ажил хийсэн тий. Эхнэр Сараа нь хүлээж чадахгүй Авраамд мэрэгүн ухааны арга зааж өгсөн өөрийнхөө хувьд. Харин нөгөөх нь асуудлын үндэс болсон. Зүгээр нэг асуудал тэр гэр бүлийн асуудлын үндэс биш. Өнөөдөр дэлхийн хэмжээний асуудал болчиход байгаа. Мэдж байгаа нь мэдж байгаа. Мэдхгүй нь мэдхгүй. Хэлж хүү яах вэ? Сонсмоор байна уу? Мэдмээр байна уу? Гүя яагаад та нар санаж байгаа үстэй. Нөгөө Сара чинь Авраамд чи миний шивгч Хагартай ундаад хүүхэд төрүүлчих гээд. Уг нь бол Бурхан Авраамыг ч тэр Сарагч тэр итгэл найдвараа тавин Бурханы амлсныг биелүүлэх хүртэл хүлээхийг түүнтэй хамт алхахыг хүссэн байхгүй. Сара гэсэн чи төвчээр нь тусцсан. Ял шиг Авраам би худлаа юм байна. Чи Сара Хагартай унд.
Тэгээ хүүхэд төрөл. Тэгээ тэрийг би өөрөө хүүхэд болгоод өсгөчий. Тэгээ бурхны амлалт одоо тэгээд барыг нөгөө Сара бол тэгж бодож байгаа шүү. Бурхны амлалтыг тэгээ биелүүлчихье. Бид нар бас заримдаа бурхны ажлыг тэгээд хийчихье гэдэг урдуур нь орох гээд байдаг те. Тэгээ нөгөө Сарагийн зөвлгөөгөр хагаар хин Авраам яах вэ те. Эрэгтэйчүүд бол тэгэл нэрж тийм ч юм за ихэр тэгж байгаа юм чи ингээл ингээ явчихж байгаа. Тэгээд яасан? Ишмаил гэж хүүхд төрсөн шүү дээ. Ишмаилийн хүүрүүд мань өнөөдрийн лалын шинтангууд. Одоо ойлгож байна те. Дэлхийг донслож байгаа, дэлхийн хэмжээнд том асуудал үүсгэж байгаа үндэст нь хинээс болж үүссэн байна. Сарагийн үр удам, Сарагийн гаргасан шийдвэрээс болж гарч байгаа байхгүй. Тэр нэг эмэгтэй уг нь найдвараа тавихад суралцаад эзэн дотор хүлээсэн бол өнөөдөр энэ лалын шинтангууд байсан ч юм уу ч юм уу. Өөр нэг газраас гарах байсан махал да айгүй бол нэг нөхрийг бас л унгаагаал. Ахын дүүс минь. Бид хүсэн хүлээхдээ юу хийх ёстой юм бэ? Бодох хэрэгтэй. Өөрсдийнхөө арга замуудаар ингэчи, тэгчи, энэ нэг буруу юм биш. Гайгүй үсттэй гэж ингэж асуудалд хандаж болохгүй юм шиг байна. Тэгх үед бид ард гарах үр дагавар нь ямар их хортой хийгээд ямар хүнд байдаг вэ гэдгийг эндээс сурч болж байна. Мосе бас эзний дуудлагыг 40 жил хүлээсэн ба. Мосе 120 насалсан байдаг. Эхнийхээ 40 жилийг тэр Египтийн фараоны ордонд фараоны охины хүү болон өнгөрөөс. Тэр аливаа эрдэм номонд суралцаж энэ дэлхийн хүмүүсийн нүдээр болвол супермен болсон. Тэгээд Египтчүүд бүгдээрээ Мосе болвол үнэхээр мундаг удирдагч гэж хүлээн зөвшөөрсөн байсан. Мосе ч өөрөө түүндээ бат итгэлтэй болсон. Би бол Израилийг аврахын тулд бурхнаар сонгогдсон хүн байна. Тэгээ нөгөөд чи яас Израильчүүдийг Египтийн боолчлолоос чөлөөлөхийн тулд очиод өөрийнхөө арга ухаанаараа нэг еврей хүнийг өмөрөөд Египт хүнийг аваачаад алчдаг. Үүнээсээ болж тэр алуурчин болж тооцогдож тэгээд тэр Медианы цөл рүү зүхтэн амьдрахаас аргагүй болж. 40 жил тэр урд нь сурсан авиас боловсрол, мэдлэг, чадвар, урд чадвар тэр бүх зүйлээ 40 жилийн туршид мартаж, орхиж хэрэглэхгүй байсаар байгаад дэлхийн хүмүүсийн хувьд маш чухал гэж тооцогдож байгаа тэр бүх зүйл нь зеро байхгүй болсон. Тэгээд нөгөө хүсэл мөрөөдөл, нөгөө Израилийн ард түмнийг бие боолчлолоос чөлөөлөх ёстой, эзний сонгосон, томилсон хүм мөн тэр бүх зүйл үгүй болсон. Тэгээд зүгээр л Медианы цөлд Ятрогийн хүргэн хончин залуу. Харин 40 дэх жилд нь хонио хариулаад Марагийн цөлд явж байхад нь бурхан түүнд үзэгддэг. Тэгээд түүнийг юу гэдэг вэ эзэн? Би өөрийн ард түмний хашгирах дууг сонслоо. Би чамайг тэдэн лүү илгээж чамаар дамжуулж би тэднийг Египтийн боолчлоос чөлөөлөхийг хүсэж байна. Мосе тэгсэн чи амен халелуя. Би ямар удаан энэ мөчийг хүлээвэ гэсэн үү? Юу гэсэн? Би чадахгүй. Би хэл яриач муутай. Тэд нар намайг сонсохгүй. Би чи юу нүгэлтэй хүн. Би чадахгүй эзэн минь гэж хэлдэг. Харин бурхан түүнийг би чамайг сонгож байна яв гэж хэлдэг. Тэгээд Мосегээр дамжуулж ажиллаа хийсэн. Мосе 40 жил цөлд хүлээсэн байна. Йошуа Мосе Израилийн ард түмнийг Египтийн боолчлоос гаргаад аваад явсан. Йошуа тэр үед залуу хүүхэд байсан. Мосег дагаж явсан. Мосегийн удирдлагын дор тэр явсан. 40 жилийн туршид Мосе Израилийг удирдах байхад Йошуа түүний дор дарагдаж, түүний дор бэлтгэгдэж, заримдаа Йошуа ингэчмээр ин тэгчмээр ин гэдэг санаа гаргаж ирсэн ч яг уу зүгээр л хүлээсээр л байсан. Йошуа 40 жил Мосегийн удирдлагын дор хүлээсэн. Өнөөдөр бидний зарим нь удирдагч дороо байж чадахгүй. Миний цаг болсон. Би одоо л хийхгүй болвол яг одоо гэл. Пастор нь эсвэл удирдагч нь жаахан хүлээгээрэй. Дараа жил бүхэл бүтэн жил үү?
та намайг ямар бэлэн болсныг ойлгохгүй байна. Мундаг шүү. Даниэл Израилийн ард түмэн Вавилоны боолчлолд орсон. Иремья номыг унших үедээ Даниэл боолчлолын 70 жилийн дараа эзэн Израилийн үндэстнийг сэргээх болно гэдгийг олж уншсан. Тэгээ Даниэл эзний өмнө залбирч эзний чөлөөлөлтийг хүсэн хүлээсэн. Тэр залбирсан. Луг 2-ын 25 дугаар ишлэлийг харах юм бол Симеон гэж нэгэн иш үзүүлэгч эзний сүмд өтөл өвгөн болтлоо амьдрсан байна. Яагаад гэвэл түүнийг залуу байхад нь бурхан чи үхэхээс өмнө миний аврагчийг өөрийн нүдээр харах болно гэж хэлсэн байсан. Тийм учраас тэр бурханы илгээх аврагчийг харахын тулд хүсэн хүлээж эзний сүмд үйлчилсээр л байсан. Энэ бүх цаг үеуд амархан байгаагүй гэж би бодож байна. Энэ бүх цаг үеуд амархан байгаагүй. Өнөөдөр ч гэсэн та хүсэн хүлээж байгаа. Харин юуг? Та юуг хүсэн хүлээж байна? Ипотекийн зээл 3% болохыг хүлээж байна уу? Та юуг хүлээж байна? Эзэн Есүсийн эргэн ирэхийг хүлээж байна уу? Та юуг хүлээж байна? Хурдхан хавар болж дулаараасаа гэж хүлээж байна уу? Таны хүсэл мөрөөдлийн цөм юу вэ? Луг 15 дугаар бүлэг дээр эд хөрөнгөө хавуу хамж аваад харь нутаг руу явсан хүүгээ аав нь хүсэн хүлээсэн. Хүүн цог жавхлантайгаар гарч явсан боловч ядуу ноорхой гуйлагчин болоод ирэх үед барааны газраас аав нь хүүгээ таниад гүүн очиж түүнийг тэрэн авч байгаа нь тэр аав хүүгээ хүсэн хүлээсэн энэ зүрх сэтгэлийг харуулж байна. Өнөөдөр таны зүрх сэтгэлийг юу дүүргэж, өнөөдөр та юугаар хүсэл мөрөөдлөө жигүүрлэн амьдарч байгаа вэ? Юу таны хүсэл мөрөөдлийн гол цөм байгаа вэ? Таныг энэ тухайга нэг иргэн бодож сэтгэлээ нэг нэгтлэн шалгаасаа гэж хүсэж байна. Хэрвээ танд үнэхээр бурханлаг, үнэхээр зөв тэр хүсэл мөрөөдөл байхгүй байгаа бол өнөөдөр та зөв зүйлийг хүсэн мөрөөдөх тэр ойлголт, мэдлэгийг оюун ухаандаа бүрэлдүүлэн бий болгоосоо гэж хүсэж байна. Марк 10 дугаар бүлгийн 46-аас 52 дээр Бартимай гэж нэгэн сохор байгаа. Ерөнхий хот руу явдаг замын хажууд суугаад гуйлга гуйж хүмүүсийн өгсөн 5-10 мөнгөөр хоол хүнсээр амьдарч байгаа хүнд Есүс Бурхны хүү өвчтөе гэдгээс сохрыг хараа оруулж өгснийг амьлуулж байгаа тухай мэдээг Бартимай хүлээж авсан. Тэгээ түүний тэр итгэл найдвар төрсөн. Би Есүстэй уулзах юм бол тэр намайг хардаг болгож өгнө гэж. Тэр миний амьдралд утга учирыг, итгэл найдварыг өгнө гэж Бартимай хүлээсэн. Түүний хүсэн хүлээсэн тэр өдөр болж хүмүүс шуугилдах дунд Есүс, Назарын Есүс энэ үгээр явж байгаа гэдгийг тэр мэдсэн байна. Дуу чимээн дунд Бартимай юу болоод байна хүмүүсээ гэж хашгирахад хүмүүс түүнд Назарын Есүс явж байна гэж хэлсэн. Харин Бартимай юу гэж хэлсэн гэж? Давидын хүү Есүсээ гэж Бартимай орилсон байна. Назарын Есүс гэж хүмүүс түүнд хэлж байхад яагаад Бартимай Есүсийг Давидын хүү Есүсээ гэж хэлж чадваа? Түүний дотор итгэл найдвар байсан байна. Түүний итгэл найдвар нь Есүс бол Назарын залуу биш. Харин Есүс бол хуучин гэрээний туршид Бурхны амлсан хүн төрлөختний төлөө загалмайд цовдлогдсон алагдаж цуссаараа нүглийн төлөөсийг төлж үхлийг ялан дийлж хүн төрлөختнийг мөн хаминд дагуулах тэр нэгэн гэдгийг сохор Бартимай итгэл дотроо олж авсан байна. Өнөөдөр бидний махан бие харж байгаа боловч бидний итгэлийн нүд сохорсон байх үедээ. Бидний итгэлийн нүд эд хөрөнгөнөөс болж амар амгалан амьдралаас болж тог тухаас болж залхуурлаас болж амиа бодсон байдлаас болж өгье гэж биш харин авъя гэж боддог бодлуудаас болж бидний итгэлийн нүд сохорсон байх магадлалтай. Тэгвэл сохор Бартимайд итгэлийн нүд нь нээлттэй байж Назарын Есүс гэж түүнд танилцуулахад Давидын хүү Есүсээ гэж түүнийг дуудаж байгаа. Энэ бол түүний дотор ямар хүсэн хүлээлт байсан бэ гэдгийг харуулж байгаа юм.
Өнөөдөр би таныг өөрийгөө дахин нэг хараасаа гэж хүсэж байна. Бид үнэхээр юуг хүсэн мөрөөдөж, бид үнэхээр юуны төлөө амьдарч байгаа вэ? Үйлс 2 дугаар бүлэг дээр Есүсийн дагалдагчид ариун сүнсэрхийг хүсэн хүлээсэн байна. Есүс үхлээс дахин амьсныхаа дараа 40 өдрийн турш дагалдагчдаа үзэгдэж тэдний итгэлийг батжуулсны дараа үйл хөлөглөн тэнгэр өөд отсон. Үйлс 1:12 дээр тэнгэрлэгчдэр хэлдэг. Галилийн ирчүүдээ Есүс та нарын нүднээ тэнгэр өөд өргөгдсөн шигэ мөн тийм бууж ирэх болно гэж хэлсэн. Харин Есүс явахдаа би та нарт ариун сүнсийг өгнө. Тэр болтол та нар Иерусалимд намайг хүлээ гэж хэлсэн. Үүнийг хүлээ гэж хэлсэн. Есүсийн дагалдагч нар хүсэн хүлээх үедээ юу хийсэн бэ? Маркийн гэрийг 2 давхарт гараад тэд залбирцаасан байна. Бичээсийг уншсан, залбирсан. Хэдэн өдөр вэ? 10 өдөр хүлээсэн байна. 10 өдөр. Эхний өдөр залбираад хүлээсэн. Юу болсон? Юу ч болоогүй. 2 өдөр залбираад хүлээсэн. Юу болсон? Юу ч болоогүй. 3 өдөр би дахиад 10 хүртэл ингэв. Харин бид нар яадаг вэ гэхээр бид нар залбирдаг. 1 өдөр залбирдаг. 2 өдөр залбирдаг. 3 өдрөө залбирдаг. 4 өдрөөсөө сарндаг. Тэв учраас бид бие биендээ эсийн бүлэг болж жижиг бүлгүүдээр бие бинийгээ хайрлаж, урамшуулж, бие бинийгээ ятгах, бие биентэйгээ хамт залбирахад зогсох ёстой юм аа. Эсийн бүлгийн голдсон учир энэ байна. Амен. Би та бүгдийг үнэхээр эсийн бүлэгдээ хамрагдаасаа гэж хүсэж байна. Эсийн бүлгээрээ залбирдаг хүмүүс байгаасаа гэж хүсэж байна. Ариун сүнс буу ирэх үед магадгүй зарим нь за өнөөдөр өстөг яс нэг тийм ажил амжуулч идэрийгээд байхгүй байсан баха. Харин үнэхээр эзний хүсэн хүлээж исэн хүмүүс л яах вэ? 10 өдөр болсон ч залбиралдаа тэнд байж исэн гэж би итгэж. Өнөөдөр магадгүй яг л тийм зүйл бидний өмнө байна. Эцсийн өдрүүдэд хайр хөрөх болно гэж хэлсэн. Эцсийн өдрүүдэд мэдлэг арвчих болно гэж хэлсэн. Эцсийн өдрүүдэд эзний хүсэн хүлээхээсээ илүү өөрийн таашаал, өөрийн дур хүслийг даган явах болно гэж хэлсэн. Тэр байтугай үнний үгийн номлолыг сонсохдоо нөгөө л нэг ярьдаг юм ярьж ийн гэх юм уу. Тиймэрхүү маягаар хандаж харин өөрсдийнх нь сэтгэлийг гжигдэх, чихийг гжигдэх тийм сургаалуудыг заадаг хүмүүсийг цуглуулж тэр хүмүүс дээрээ очиж номлолыг сонсдог болно гэж хэлсэн. Өнөөдөр яг тийм зүйлс болж байна. Сонсох дуртай зүйлээ сонсохоос биш, сэтгэл хөдлөж байгаа гоё зүйлийг сонсохоос биш, үннийг сонсох дургүй болж байна. Энэ бол Библи бидэнд хэлсэн эцсийн цаг үе ийм байх болно. Харин яг тийм л цаг үеийн дунд та нар Есүсийг Мараната, эзэн Есүсээ дахин ирээрэй, хурдан ирээрэй гэж хүсэн хүлээдэг байхыг эзэн бидэнд сануулсан юм аа. Тийм учраас энэ өглөө би таныг сануулахыг хүсэж байна. Эзнийг хүсэн хүлээцгээе. Зөвхөн бид нар хүсэн хүлээгээд байгаа юм биш. Бурхан ч гэсэн биднийг бас хүсэн хүлээж байна. Тэр таныг өглөө болгон түүний өмнө залбираасаа гэж хүсэн хүлээдэг. Тэр таныг өдөр болгон түүний нэрийг дуудаасаа гэж хүсэн хүлээдэг. Амен. Харин бид нар нэг үсч яана өдөр дууссан биш. За маргааш л гоё залбирнаа. Бишээ. Бидний эзэн Есүст чин сэтгэлээсээ залбирдаг, эзний өмнө бараалхдаг тэр хүмүүс байгаасаа гэж эзэн хүсэж байна. Эзний өдөр хүндэтгэлийн мөргөл энэ цуглаан болвол түүнд бараалхаж байгаа бараалхал юм. Бид энд эрэхтээ түүнийг харахын тулд, түүнийг сонсохын тулд, түүнд бараалхахын тулд ирэх ёстой юм аа. Өөр хэн нэгэн хүнтэй уулзахын тулд биш. Харин та бид энд Есүстэй уулзаж түүнд бараалхах юм бол тэр бидний сэтгэлийн шаналнг өөртөө авч бидэнд итгэл найдварыг, бидэнд хүсэн хүлээх тэмүүллийг, урам зоригийг сэргээж өгөх болно.
Эзэн бурхан ч бидний хүсэн хүлээсээр байна. Эхлэл номыг харах юм бол дэлхийн хүн төрлөختний гэм нүгэл ямар их болж байгааг бурхан харахтаа юу гэж хэлдэг вэ гэхээр би энэ хүн төрлөختнийг устгана гэж хэлдэг. Харин тэдний дундаас Нова гэж нэг залуу үнэхээр эзний өмнө итгэлтэй зөвхт байсан учраас бурхан юу гэж хэлдэг вэ гэхээр Нова би чамайг арга бариад гэр бүлээ аврахыг хүсэж байна. Чи ийм арга ингэж хийгэрээ, усан онгоц хийгэрээ гэд ингээ зааж өгсөн. Тэгээ арга нөгөөдхийг Нова нөгөө аргыг хийж эхэлсэн баг. Тэгээд Новаг хийж дуусах хүртэл бурхан хүлээсэн. Хичнээн хүлээсэн бай. Хэр удаан хүлээсэн бай? 120 жил хүлээсэн баг. Эзэн бурхан хүлээдэг. Бершебад Израильчууд бурханы амлсан газрын хил дээр очиод 12 тагнуул явуулсан. 12 тагнуул яваад 10 буцаж ирэхдээ өөстө бүтэхгүй юм байна гэж хэлсэн. Хоёр нь амен эзэнтэй хамт чадна гэж хэлсэн. Итгэлгүй байсан хүмүүсийг цөлд үхэж дуусах хүртэл цөлд би та нарыг 40 жилийн туршид амьдруулах болно гэж эзэн хэлсэн. Эзэн 40 жил цөлд Израилийн ард түмнийг хүлээсэн байна. Өөрт нь итгэлгүй байсны төлөө чи ямар итгэлгүй юм гэд ингээ унгаачаагүй. Харин эзэн яасан бэ гэвэл тэдгээр хүмүүсийг жамаараа амьдралаа дуусгах хүртэл 40 жил хүлээсэн байна. Өнөөдөр та бидний итгэлгүй байгаа байдал өөрчлөгдөөсөө гэж эзэн хүлээсээр байна. Эзэн та биднийг гэм нүглээ ухаараасаа гэж хүлээж байна. Эзэн та биднийг өөрчлөгдөн Иесус Христтэй адил болон өсөж шинчлэгдээсэй гэж хүлээж байна. Эзэн Иесус бүх хүмүүс нүгэлдээ гимшээд иргэн ирээсэй гэж төвчээр хүлээсээр байна. Амен. Бурхан биднийг хүлээ гэж байна. Бурхан өөрөө ч биднийг хүсэн хүлээсээр байна. Бид юу хүлээх вэ? Бид хүлээх үедээ юу хийх вэ гэдэг энэ хоёр асуултыг би танд үлдээмээр байна. Цөмөр хамтдаа дуулал 130 дугаар бүлгийн 5 6 дугаар ишлэлийг харцгаая. Дуулал 130-ийн 5 6. Би эзнийг хүлээдэг. Сэтгэл минь ч хүлээдэг бөгөөд үгэнд нь би найддаг билээ. Манайч хүн өглөө болохыг хүлээхээс ч илүүгээр сэтгэл минь эзнийг хүлээнэм. Манайч хүн өглөөг хүлээхээс ч илүүгээр. Яагаад манайч хүнтэй зүйрлсэн юм бол? Манайч хийжсэн хүн байна уу? Шүний манайч. Би бас хийжсэн. Янз бүрийн том объект манаал. Тэгэл янз бүрийн юм нь алга болчихгүй байгаасай. Тэ? Тэр нөгөө пармаар битгий хагарчаасай. Янз бүрийн зүйлсүүд бодоод тэгээд бушуухан шиг өглөө болоод ээлжээ дуусгаад дараагийн хүнтэй шилжүүлж өгöd хариуцлагаас чөлөөлөгдөх юмсан. Цэрэгт би айранд алав хааж байхдаа зэвсгийн сиглаад манж ирсэн. Ястэ нэрэ. Гадаа чинь 2 цаг эд 9 үед чинь эдэр 9 хүүтэнд чинь бууга үрчгээд л хөрх ингээл яваал тойрол янз бүрийн юм болчихгүй байгаа зүгээр байгаа гэл тэгж хүлээсэн. 2 цаг болох үед 2 цагийн дараа манай халагч нар ирээл манаагаа шилжүүлж өгөөл явхад ёо гоё ш. Би айранд байхдаа бас штаб дээр ангийн тугийн манад тугийн харуул бол зогсдог. 2 цаг тэнд тэгэл хөдлөгчгүй ингээл зогсно. Тэнд чин жижүүрүүд, офицерууд янз бүрийн хүмүүс явж байгаа. Тэдний дунд та захтансан ч майжиж чадахгүй, тэ хөлчин өвдсөн ч сууж чадахгүй, би чин чилсэн ч хөдөлж чадахгүй 2 цаг ингээл зогсож явах хэрэгтэй. Яагаад манайч хүнтэй зүйрлсэн бэ? Бушуухан энэ хүйтэн харанхуй шүн дуусаасай. Бушуухан энэ хүнд хатуу хариуцлага дуусаасай. Бушуухан шиг сайхан амрах юмсан. Өнөөдөр бид эзнийг ингэж хүсэн хүлээхийг Бурхан бидэнд сануулж байгаа юм. Харин бид нар үнэхээр ингэж хүсэн хүлээж байна уу? Бидний зүрхэнд ийм л хүсэл
Ийм л эзнийг хүсэн хүлээлт байхыг Бурхан хүсэж байгаа юм аа. Одоо Крисмас их эзэн Есүсийн мэндэлсний баяр ойртож байна. Энэ мэндэлсний баяртай холбоотойгоор бид юу хүсэн хүлээх ёстой вэ? Гой торт уу? Эсвэл данган палаж өмсөд вальс хэрэгхийг үү? Эсвэл шампанс буудуулахыг үү? Бид юу хүсэн хүлээх ёстой вэ? Крисмасын баяраар бид хараахан эзэн Есүст итгээгүй байгаа гэр бүлийнхэндээ сайн мэдээ ярихыг, тэд нар маань энэ баярын үеэр авралын сайн мэдээ сонсоосоо гэж бид хүсэн хүлээх ёстой юм. Энэ зорилгын төлөө бид мөрөөдлийнхөө төлөө алхмуудыг, ажлуудыг хийх ёстой юм. Энэ мэндэлсний баяраар бид юу хүсэх ёстой вэ гэвэл Бурхан бидэнд өөрийн цорын ганц хайртай хүүгээ харамлалгүйгээр өгсөн шиг бид үнэхээр амьдралын гачигдал дутагдaltaй байгаа хүмүүст, эсвэл хайр халамж дутагдaltaй байгаа хүмүүст, эсвэл урам зориг дутагдaltaй байгаа хүмүүст бид тэр дутуу байгаа зүйлийг нөхөж өгөхийн төлөө бид өөрсдөөсөө чадах зүйлээ бэлдэж өгөх ийм уйлрал юм аа. Тийм учраас би яг энэ Крисмасын баярын үеэр таныг ямар нэгэн зүйлийг сэтгэлдээ одоо шийдвэр гарган гүйцэлдүүлэхээр төлөвлөөсэй гэж хүсэж байна. Тэхгүй болохоор яадаг вэ гэхээр нэрээ тийш ёстой гоё юм байна, тэгмээр юм байна гэж бодож сууж хагаад гараа авчдаг. Мөргөл дууслаа, асуудал гадаа бидний хүлээж байгаа. Мөргөл дууслаа, завгүй амьдрал гадаа биднийг хүлээж байгаа. Харин Библи бидэнд юу гэж хэлдэг вэ гэхээр толин нүрэ харчгаад соггоо буруу байгаа зүйлээ засахгүй байгаа хүн бол сонин хүн. Цуглаанд орж ирээд би өстэй ингэх ёстой байна, тэгэх ёстой байна гэж ойлгож баахан бодож яснаа гараад нөгөөдхөө юу ч засахгүй яг хэвээр нь урдынхаа адилаар амьдарч байгаа хүн бол бас тэр сонин хүнтэй адилхан байна гэж Библи бидэнд хэлдэг. Тийм учраас хэрвээ та яг одоо энд сууж байхдаа ямар нэгэн зүйлийг хийхээр би гараа тэгнэ ингэнэ гэсэн юм шийдвэр бодлууд гарч байгаа бол төрж байгаа бол би таныг яг одоо бичиж тэмдэглэж аваасаа гэж хүсэж байна. Би Крисмасын баяраар ийм зүйл хийнэ. Би тэгж өөрт байгаа зүйлээ өөрчилнө. Яг тэр зүйлээ одоо бодоод бичээсэй гэж хүсэж байна. Над руу магадгүй мессеж явуулж болно. Тэгвэл би тань сануулна шүү дээ. Надад танаас ийм мессеж ирсэн байна. Та энийг хийгээрэй. Цөмөр хамтдаа суудлаасаа босоод их эзнийхээ өмнө залбирая.